сайн юуны өмнө энэ бүрдсэн ирсэн тав баяртай хэлмээр энэ маань хүлээж авч ирж байгаа. За хөтөлбөрийнхаа ёсоор манай энэ хилцүүл маань шашны эрх чөлөөний тухай уулзалт хилцүүл гэсэн нэрээр дор нээлттэй ба тууштай гэсэн. Та урайлтаа хүндэт бүтээн зөв харьцаа гэсэн ийм бандар хэлж хөтөлбөрөөр хэлсэн. За эхлээд хөтөлбөрийнхаа дараах ёсоор ямар хүмүүс өөрөглөж хин бүрдсэн ирсэн байгаа тавтан танилцуулъя байна. За Улсын хурлын гишүүн өргөдөл гомдлын хорооны дарга ноён Баасгүй. Монголын Евангелийн эртлийн гүйцэтгэх захирал Отгонбаатар. Монголын Евангелийн эртлийн хуульчид болох Цэцэнбаатар. Амаргүй гэсэн байна. Мөн Чингистэй дүүргийн 5 дугаар хорооны засаг дарга амар байсан. Намад группийн зөвлөх мөнх жаргал байна. Монгол Улсын их сургуулийн шашин сэтгэлийн төвийн доктор Гант байна. Монголын адвентист чуулганы ерөнхий нарийн дарга ноён бол Монголын адвентист чуулганы хуулийн зөвлөх шашны эрх чөлөөний хэлцээний зохицуулагч ноён Базар Сад. Монголын адвентист сүмийн пасторууд болох пастор Нэвсрэн, пастор Намжил Дорж, пастор Дорж Дэрэн, пастор Чон Вон Бай, пастор Алтанбаатар, пастор Оюун Туяа мөн СД хэлний төвийн багш нар ирсэн байгаа. Өнөөдрийн хөтөлбөр маань иймэрхүү бүрэлдэхүүнтэй авагдсан юм байна. Тэгээд семинар уулзалт ярилцлага гэсэн нэрээр явж байгаа учраас та бүхнийг чөлөөтэй, идэвхтэй хилцүүлж байгаа институт дээр анхаарлаа хандуулаад өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байна. За өнөөдрийн ярилцлагыг маань нээж өгнө хэмээн Монголын адвентист чуулганы ерөнхий нарийн дарга ноён бол таныг мэдхүйний өмнө хүрч байна. За бицэн үү? Гадны цаг зав гарган хүрцээс маш баярлалаа гэж таалагдаа хэлж байна. За бид бүхэн энэхүү уулзалтыг санаачилж бас эхлүүлье гэсэн бас санаатай та бүхэн болсон. Тэгээд урилгыг бас хүлээж авсан баярлалаа. Тэгээд бид бүхэн 1928 оноос эхлүүлэн анхны симпозиумыг зохион байгуулж ирсэн байна. За тэр үед бол бид бүхэн олон улсын шашны эрх чөлөөний энэхүү байгууллага буюу одоо шашны ассоциацаас хүмүүс одоо урьж ирсний дагуу энэхүү симпозиумыг бол анх эхлүүлж ирсэн, санаачилж ирсэн. За тэгээд дараагаар нь бол 2010 онд бид бүхэн 2 дахь симпозиумыг зохион байгуулсан. За ингээд 12 онд дахин нэгэн бол уулзалт цуглааныг бол хийж ярилцлага өрнүүлж ирсэн. За тэгээд энэ удаа бас та бүхний хүрэлцээс маш баяртай байна. За шашны эрх чөлөө гэдэг дээр бид бүхэн одоо зөвхөн энэ шашин шүтлэгтэй холбоотой эсвэл шашны институтууд буюу сүмүүдтэй холбоотой байх гэж бодож иж байна. За мэдээж бол энэ бидний эрх ашигтай хамаатай бас бидэнд их чухал сэдв. Гэхдээ бас энэ бол зөвхөн шашин шүтлэгтэй хүмүүсээс гадна шашин шүтлэггүй хүмүүст хамаатай сэдв юм болов уу гэж бид боддог. За тийм учраас бол нэмнэлтийн хэлцүүлгийг ярилцлагыг бас бид санаачилж эхлүүлэх ёстой байна гэсэн ийм бодлоор нэг одоо өнгөж эхлүүлж байна. За тэгээд энэхүү ажил маань цаашаа өргөжлөж уламжлал болж бас улам илүү одоо хөгжөөсөө гэж бид хүсэж байна. За тэгээд дараагийн санаачлагчид нь бас өөр байгууллагууд бас байгаас бид хамтран ажилладаг эсвэл одоо энэ яриа хэлцүүлгийг хийж эхэлсэн ийм хүмүүс байгаас гэж бид бас хүсэж байгаа. За тийм учраас та бүхнийг бас хүрэлцээсэн бас дахиад баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд энэхүү хичээлөө гэдэг одоо асуудал маань хүн болгонд одоо бодогддог хүн болгоны сэтгэл байдаг юм асуудал гэж бодож байгаа. Тэгэхээр хүн болгон бол эрх чөлөөг хамгаалуулж хөгждөг, эрх чөлөөгөө өөрсдөө хамгаалж байдаг. За тэгээд шашны институтууд ялангуяа энэ тал дээр бас өөрсдөө алдаа гарах тийм болов гэсэн тийм бодолтой байдаг юм. Яг тэгэхээр бол бид бүхэн хамгийн хэрэгчлээ ярьдаг, хамгийн хүний үндсэн одоо хүсэл зоргийг одоо бид одоо дэмжиж явах хэрэгтэй гэсэн ийм байгууллага байдаг. Тэгээд бидний зааж байгаа номлол, зааж байгаа үзэл баримтлалд бол хүний хэрэгчлээг бол эрхэмлэх
тухай гэдэг цаа. За тийм учраас бид бас энийг түүч хэлдэг байх хэрэгтэй. Энэ сэдвийг хүнддэг байх хэрэгтэй. Энэ сэдвийг бид өөрсдөө бас эхэлж зөвчж одоо энэ сэдвүүдээр бид өөрсдөө алдаа гарч ийн үгүй гэдэг бас үздэг байх хэрэгтэй. Ингээд явандаа бол энэ сэдв цаашаа өөрөөр хөгжих. За тэгээд энэ асуудлууд их өргөн үнцгий утга учиртай асуудал юм байна гэж би ойлгож байна. За яагаад гэхээр бол шашны хичээлөө гэдгийг бол одоо маш олон улс орнд ярьж байгаа боловч гэсэн нөгөө талаас бас шашны хичээлөө хэтрүүлэн хэрэгжиж болох уу гэсэн тийм асуудал ярьж байна. Юу гэсэн үг гэхээр бол би шашны хичээлөөгөө хэрэгжүүлэхийг хүсэж байна гэдэг бусдын ихэнд хатуул яа гэдэг ийм асуудал ярьж байна. Бусдын үзэл бодлыг боомж чигтүүл би яах гэдэг асуудал ярьж байна. Тэгэхээр бид өөрсдөө шашны хичээлөөг хамгаалах ёстой. Хамгаална гэдэг нь өөрсдөө бас шашны хичээлөөр төлөвшүүлж ирэх гэсэн үг. За тийм учраас бидний хэлцүүлэг ярилцлага өрдөнтэй болох гэж найдаж байна. Бид бүхэн бас эндээс зүгээр нэг одоо хэлцүүлэг бас биш цаашдаа болон илүү гадаадтай ажлыг санаачилж бодож сэтгэж ирэх байхаар би бас найдаж байна. За тэгээд баярлалаа.